안녕 여러분. 자, 오늘 여가와 생활 буюу амралт болон амьдралын талаарх сэдвүүд тухай ярилцах гэж байна. За, эхлээд сонсголт дээр бодвол маш амархан хөнгөн зүйлүүд гарч ирдэг байгаа. өнгөрсөн удаагийн сэдвүүдийг бодох юм бол хамаагүй амархан байж магадгүй. 요즘은 등산을 자주 해요. 등산하다, тийм ээ. За, ууланд их авирж байгаа. 주말에 영화를 보러 갈 거예요. амралт өдөр найзтайгаа уулзаж кино үзнэ. 이번 주말에 친구를 만나기로 했어요. тэгэхээр болсон гэж юм, тийм ээ. Энэ амралт өдөр найзтайгаа уулзахаар болсон. 축구 경기 티켓을 예매했어요. хөл бөмбөгийг 축구 гэж хэлдэг байгаа. тоглолтыг 경기. За, тэгэхээр хөл бөмбөгийн тоглолтын тасалбарыг өөрчлөн захиалга хийсэн байгаа. 매일 아침 조깅을 합니다. 조깅하다 гэдэг нь болохоор гарч гүйхийг хэлж байгаа. 자전거 동호회에 가입했어요. 자, 이 동호회 гэдэг зүйл нь юу вэ гэхээр сургалтын төв биш шүү. За, клубыг хэлж байгаа. Тэгэхээр одоо сонирхлоороо нэгдсэн хүмүүс хамтдаа ямар нэгэн зүйлийг хийж байгааг хэлж байгаа. Энийг 동호회 гэж хэлдэг байна. За, бичигдэр бол тийм ээ одоо хэрхэн энэ стресс тийм ээ амралтчлууд цагаа өнгөрөх иймэрхүү зүйлүүд гарч ирнэ гэсэн үг. 스트레스를 해소하는 방법에 대해서 쓰시오. 스트레스 тайлахыг 스트레스를 해소하다 гэж хэлдэг. Тэгэхээр стресс тайлах аргуудын талаар бичнэ үү гэхээр хүмүүс яаж стрессээ тайлдаг тийм ээ дуу хөгжим үзнэ ганцаараа байхад дуртай хүмүүс болол тийм ээ ганцаараа ямар нэгэн зүйлүүдийг хийн эсвэл хин нэгэнтэй ярилцаж стрессээ тайлдаг хүмүүс бол найз нөхөдтэйгээ уулзна гэх мэтлэнгээр олон төрлийн зүйлүүд бичиж болно тийм ээ. За, 여행의 장점. аялал гэдэг зүйлийн давуу тал нь юу вэ? Олон зүйл суралцсан тийм ээ завгүй амьдралын хэм маягасаа төрж болов гараад амралтыг бас мэдэрнэ. 건강을 유지하기 위한 습관은 무엇인가? 자, эрүүл мэндийг 유지하다 гэж юм тийм ээ. 유지하다 гэдэг маань тэр хിവэр нь байлгаад байгаа. Тэгэхээр эрүүл мэндээ хадгалаад байна гэсэн үг. эрүүл байгаа дээрээ эрүүл мэндээ хадгалах гэсэн үг. биеийн барихыг гэсэндээ 체중을 유지하다 гэж хэлдэг байгаа. Тэгэхээр эрүүл мэндээ хамгаалахын тулд тийм ээ ямар зуршилтай байх хэрэгтэй вэ? Мэдээж тууштай дасгал хөдөлгөөн хийдэг эрүүл амьдралын хэм маягтай байх хэрэгтэй тийм ээ. 자, тэгээд 취미 활동이 개인의 삶에 미치는 영향. 허비г 취미 гэж хэлдэг байгаа. Тэр хоббиний зүйлс нь хувь хүний амьдралд ямар нөлөө үзүүлдэг юм бэ? Хүн хоббитэй байх гэдэг ямар одоо давуу талтай юм тийм ээ? Тэр зөвхөн ажил хийх тийм ээ хүүхдүүдэд хасрах гэдэг ч юм уу иймэрхүү ажлуудаас гадна өөртөө бас анхаарал хандуулж байгаа. Өөрийгөө хайрлаж байгаа нэгэн хэлбэр байж магадгүй тийм ээ? Аяллаар явах одоо өсчинд ороод суух ч юм уу өөрийгөө хайрлаж байгаа хэлбэр бол энэ хобби байж болно шүү дээ. Энэ хоббигоор дамжуулан бас стрессээ тайлбар байж болно. 일과 여가의 균형이 중요한 이유 гэсэн байна тийм ээ. Тэгэхээр ажил болон энэ амралтын тэнцвэр байгаа тийм. Тэнцвэр яагаад чухал юм бэ гэж. Бүтэн жилжингээ нэгч амралтгүйгээр ажил хийвэл юу болох вэ тий? Эсвэл бүтэн жилжингээ ажил хийхгүй амраад л байвал юу болох вэ тийм ээ? Тийм болохоор эдгээр зүйл яагаад тэнцвэртэй байх ёстой тухай бичиж болно. За, унших тасгал дээр жаахан хүндэрж байгаа. Гэхдээ ерөнхийдөө бол энэ ажил амьдралын талаар тийм ээ амралтын талаарх зүйлүүд бол хамаагүй хөнгөнтэй орно. 현대인들의 여가 생활이 변화 гэсэн юм тийм ээ. орчин үеийн хүмүүсийг 현대인 гэж хэлж байгаа. Тэгэхээр орчин үеийн хүмүүсийн энэ амралт чөлөө цагийн амьдралынх нь өөрчлөлт нь яаж өөрчлөгдөж байна тийм ээ. За, тэгэхээр дээр үеийнхаар бодох юм бол одоо интернет хөгжөөгүй тийм ээ электрон ухаалаг төхөөрөмжнүүд хөгжөөгүй байх үед бол мэдээж найз нөхөдтэйгээ уулзаад гадуур яг ингээд цаг хугацаа өнгөрөөдөг байсан бол одоо яаж болох вэ те интернетийн хөгжихийн хэрээр бид нар найз нөхдөйгээ заавал уулзахгүйсэн ч гэсэн онлайнаар тийм ээ хамтдаа одоо нэг баг болоод тоглоом тоглох ч юм уу тийм ээ эсвэл одоо энэ ухаалаг төхөөрөмжнүүдэд дамжуулан бас өөр одоо шин төрлийн энэ амралт чөлөө цагаа өнгөрөх зүйлүүд бий болж байгаа тийм ээ. 자, 캠핑 인구의 증가와 관련 산업의 성장 гэсэн байна. 캠핑 гэхээр аялдаг хүмүүс байгаа. 캠핑 хийдэг хүмүүс ихсээд байгаа. Тэгэхээр энэ хүмүүс ихсхийн хэрээр яасан бэ гэхээр тэрнтэй хамааралтай холбоотой салбарууд бас хөгжиж өсөж байна гэсэн энэ мэдээллийг бас уншиж болох нь. 휴식이 일의 효율성에 미치는 영향. За, тэгвэл амралтыг бас 휴식 гэж хэлж байгаа. 휴식 쉬다 гэдэг анхан шатн дээрээ сурцсан байгаа бол топик руу ороод ирэхээр 휴식 гэж орж ирнэ гэсэн үг. амрахыг бас 휴식을 취하다 гэж хэлдэг шүү. 휴식을 취하다. Яг энэ 휴식 취하다 гэдэг үгээрээ жилийн өмнө л 2 жилийн өмнө л топик шалгалтын эсэний сэдв болж гарч ирж байсан. Тэгэхээр нөгөө амралт гэдэг үгээ мэдгүй хүмүүс нь болохоор юу юм болоо гэж бичиж чадахгүй харин 휴식을 취하다 гэдэг үгийг мэддэг хүмүүс бол амралт л шүү дээ гэд маш амархнаар одоо эсэгээ бичсэн. ийм нэг төрөл байгаа шүү. 자, 취미는 스트레스를
хийдэггүй 삶의 질을 높인다. хобби гэдэг зүйл бол стрессийг бууруулж амьдралын чанарыг сайжруулж өгдөг, дээшлүүлдэг гэж хэлсэн байна. Амьдралын чанарыг 삶의 질 гэж хэлж байгаа. Бидний амьдралын чанар юу юунд илүү ингэж сайжирдаг вэ, тийм ээ? Амралт чөлөөт цагтай байх, хоббитой байх, ажилдаа сэтгэл хангалуун байх, тийм ээ? За мэдээж одоо нийгмийн энэ хөгжил ч гэсэндээ бидний амьдралын чанарт бас нөлөөлж байгаа, тийм ээ? За тэгээд 사람들이 공연이나 전시회를 즐기는 문화가 확산되고 있다. хүмүүсийн энэ тоглолт юм уу үзэсгэлэн үздэг иймэрхүү одоо сонирхлын зүйлүүд яасан илүү дэлгэрч байна гэж байна. Тэгэхээр амралт чөлөө цагаа хүмүүс ингэж соёлын тийм ээ соёлд зарцуулдаг цаг хугацаа ихссэн гэдгийг бас мэдээлж байна. За тэгэхээр энэ дээр мэдэх ёстой үгнүүд бол мэдээж те хобби, аялал, эрүүл мэнд эднэрийг бол мэдж байгаа. За 식습관 байна тийм ээ. хооллолтын зуршилт. 건강한 식습관, эрүүл хооллолтын зуршилт биднэрт хэрэгтэй тийм ээ. За нойр, стресс, 휴식, амралт гэсэн 여가 시간 гэдэг нь амралт чөлөө цагийг хэлж байгаа. Тэгэхээр 여가 시간을 어떻게 보내야 하는가? 여가 시간에 무엇을 하느냐 гэмэл амралт чөлөө цагийг хэлээд байгаа шүү. За дээрэс нь 자기 개발 гэж тийм ээ өөрийгөө хөгжүүлэх. Хувь хүний хөгжлийн номыг юу гэж хэлдэг гэж маш амархан энэ дээр. 자기 개발 서 ингээл болоо. Хувь хүний хөгжлийн ном болчихж байгаа юм. За тэгээд 규칙적인 생활, тогтмол амьдралын хэв маяг. 규칙적 гэхээр тогтмол тууштай байгаад байна тийм ээ. 규칙적 гэд энэ эсрэг үг нь маш амархан. 불규칙 적 болол болоо. За тогтмол биш болох нь шүү дээ. Тугсоо ном унших. За тугсоо дээр ч гэсэндээ анхан шатан дээр юу гэж зэжилсэн байгаа? ном уншихыг 책을 읽다 гэж зэжилсэн байгаа тийм ээ. Гэтэл энэ үгээ мэдээд идэг тугсоо гэд хэрвээ ном унших яагаад чухал юм бэ гэд эсэний сэдвч юм болоо гараад ирэх юм бол ойлгохгүй байх гэдэг шүү. Тийм болохоор адилхан гэдгийг мэдж аваарай. 감상 гэдэг зүйл бас юм тийм ээ. 감상. За тэгэхээр кино үзхийг 영화를 보다 гэж зэжилсэн байгаа тийм ээ. 영화를 보다. гэтэл 감상 гэдэг нь ямар ялгаатай юм бэ гэхээр таашаахыг 감상하다 гэж хэлдэг. 감상. таашаах. Тэгэхээр кино үзэж таашаах, дуу хөгжим таашааж үзэх, урлагийн уран зураг хараад таашаах эдгээр бүгдээрээ 감상 шүү. За тэгээд хөгжим, хоол, зугаалах, тэгээд тунгуй дөрөв хэлсэн тийм ээ. клуб сонирхлын юм бүлгэн байгаа. 활동적 идэвхтэй, 활발하다 идэвхтэй байх. 균형 잡힌 생활 гэжтэй 균형 гэдэг нь тэнцвэр. Тэгэхээр тэнцвэртэй энэ амьдрал бас хэрэгтэй. эрүүл хооллолт хэрэгтэй. Тийм ээ. 다이어트 хоолны дэглэмж ингэ барихыг хэлж байгаа. 피로 ядаргааг 피로 гэдэг юм шүү дээ тийм ээ. ядраад байна гэхийг юу гэж хэлдэг вүлээ? 피곤하다 гэдэг тийм ээ. харин ядаргаа тайлах гэх юм бол 피로를 풀다. нөгөө стрессээ тайлах, уураа гаргах эднэртэй адилхан. 피로를 풀다, 스트레스를 풀다 гэж хэлдэг. эсвэл ядаргаа тайлагдах гэвэл яг уу эгдах болчих юм бол ямар дүрэн байдаг вэ? 이희리 мэдхүү. 피로가 풀리다. ингээл болоо. 피로가 풀리다. За дараагийн үгний юу нарыг 활력 иршүүж 목표 달성, зорилготой хүрэх, 정신 건강, сэтгцэн эрүүл мэнд яагаад чухал юм бэ? мэдээж биеийн эрүүл мэндтэй дүүцгүүд сэтгэлийн эрүүл мэнд маш чухал тийм ээ. За тэгээд 삶의 질, амьдралын чанар гэдэг үгнүүд бас их гарч ирдэг байна. За энэ дэр гарч ирж болох одоо хэлбэрүүд нь юу байна гэхээр 규칙적인 생활 습관이 건강에 도움이 된다. мэдээж тогтмол амьдралын хэв маяг нь эрүүл мэндэд тустай. 스트레스를 해소할 수 있는 방법. тэгэхээр стрессээ тайлах арга хүн бүр хувьдаа өөртөө тохирох аргыг олох хэрэгтэй тийм ээ. тэгэхээр олох хэрэгтэй гэж аваад жишээ татаад бид нар эсэгээ илүү дэлгэрэнгүй болгож болно шүү дээ. 여가를 활용하는 방식이 다양해지고 있다. тэгэхээр амралт чөлөө цагаа өнгөрөөдөг хэв маяг нь илүү төрөлжиж олон төрөл болж байна. 운동이 건강 유지에 큰 영향을 한다. 큰 역할을 한다. 자, дасгал хөдөлгөөн тийм ээ. эрүүл мэндэ хадгалахад чухал үүрэгтэй байдаг. 바쁜 현대인들에게 휴식이 꼭 필요하다. энэ завгүй орчин үеийн хүмүүсийг 현대인 гэсэн тийм ээ. хүмүүс амралт, 휴식 зайлшгүй хэрэгтэй. 자기 개발을 위한 여가 활용이 증가하고 있다. өөрийгөө хөгжүүлэхийг 자기 개발 гэж хэлсэн тийм ээ. тэгэхээр өөрийгөө хөгжүүлэх зорилгоор амралт чөлөө цагаа ашигладаг хүмүүс ихсэж байна, нэмэгдэж байна. 균형 잡힌 식습관이 중요하다 гэсэн юм тийм ээ. тэнцвэртэй хооллолт маш чухал. 취미 활동을 통해 삶의 만족도가 높아진다. хобби гэдэг зүйлээр тийм ээ. амралт чөлөө цагийн үйл ажиллагаагаар амьдралыг
Сэтгэл ханамж бас сайжрах нэ. Амьдралын чанарыг сайн мэд жишээ харин амьдралын сэтгэл ханамжийг сайн мэд 만족도 гэж хэлж байгаа юм байна. 시간 관리를 잘 해야 효율적인 생활이 가능하다. 차가 зөв зохион байгуулалт байж яг нь үр дүнтэй амьдрах боломжтой. 건강한 삶을 위해 꾸준한 노력이 필요하다. эрүүл амьдрахын төлөө яг нь тууштайгаар тийм ээ байнгын хүчин чармайлт хэрэгтэй, шаардлагатай гэж хэлж байна. За тэгэхээр энэ маань маш амархан дуу байж магадгүй анхан шат дунд шатны мэдлэгтэй байсан ч гэсэндээ ойлгоод хийчих боломжийн энэ одоо сэдв учраас манайхан йогава 생활 гэдэг сэдв орж ирэх юм бол маш сайн хийгээд тоо бишалгалтаа сайн өгцгөөрэй. 안녕.